COVID-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагааны чухал ач холбогдолтой байгаа. За ялангуяа сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаа өнөө үед бол эрүүл мэнд боловсролын салбар төдийгүй аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд эцэг эхчүүдийн хамтын оролцоо чухал ач холбогдолтой байна. Халдварын тархалтын шатнаас хамааран сургуулийг бүтэн танхимаар үн түнчлэн танхим цахимаар бол хосолсон хэлбэрээр зохион байгуулах юм шийдвэр гарсан байна. За халдварын тархалт бүртгэгдээгүй болон алга цог бүртгэгдсэн аймаг орон нутаг сумдад бол бүрэн танхимаар бол хичээлэх боломжтой болж ирж байна. За мөн түнчлэн халдварын голомтлсон тархалттай болон хүн амын дунд дарахсан үед танхим болон цахим хэлбэрээр хосолсон 5-9 зарчмаар бол хичээлүүлэх шийдвэр гарчээ. Танхимаар хичээлүүлэх үед сургууль цэцэрлэгийн байгууллагт коронавирусын с жигтэй тохиолдол бүртгэгдсэн эсвэл коронавирусын халдварт батлагдсан тохиолдол бүртгэгдсэн үед сургуулийн болон цэцэрлэгийн байгууллагууд эрүүл мэндийн салбартаагаа хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөмж өгье. За эцэг эхчүүд хүүхдтэй амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн, халуурсан, хоолоо өвдсөн, суулгаж гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байх ангийн багш болон сургуулийн холбогдох мэрэгчлэтнүүдэд бол мэдэгдэх шаардлагатай. За сургууль цэцэрлэгийн багш нар нийгмийн ажилтнууд коронавирус талбарын с жигтэй тохиолдлыг илрүүлэх, батлагдсан тохиолдол бүртгэгдсэн үед хэрхэн ажиллах, заавар журмыг бол мөрдөж ажиллах шаардлагатай. За өдөр тутмын тандалтын хувьд өглөө бүр хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт ирэхэд халууныг хэмжих, за мөн түнчлэн эрцийн бүртгэл хийх байдлаар өдөр тутмын тандалтыг зохион байгуулах шаардлагатай. Хэрвээ тухайн хүүхэд сургууль дээр болон цэцэрлэгтээр ирсний дараагаар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагатаа яаралтай мэдэгдэж, хүүхдийн шинж тэмдэг хөнгөн байгаа үед эцэг эхэд нь мэдэгдэж, гэрлүүн буцаах, за хүнд байгаа үед эрүүл мэндийн байгууллагатаа мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай.